2021 оны задгаад тайлбар эхэлж байна. За 2-1 нь 2 кг масстай 3 кг масстай биеүүдийг зурагт үзүүлснээр сул хөнгөн утсаар холбон массыг тооцохгүй эргэж дээгүүр давхиж барилжээ. Анх хоёр биеийг хөдөлгөөнгүй барьж байгаа чөлөөлөл нь 50%, хүндийн хүчний хордтол 10%, гадарга ба M1 масстай биеийн хоорондох гулсхын үрэлтийн коэффициент 0.5 гэдэг өгөгдсөн байна. За гадаргаас M1 масстай биеийн үйлчлэх реакцийн хүчийг олгож байна. За энэ дээр бид нар координатын тэнхлэг авчийн. За юу болох вэ гэхээр осоо тэнхлийн дагуу Y, за ийшээгээ зүүн чиглэлд X гэж авч үзье. За тэгэхээр бол хүчнүүдийн нийлбэр тэнцүү M гэж боддог. За тэгвэл бол зөвхөн шулууны дагуу хүчнүүдийг нь авч үзнэ. Тэгэхээр Y тэнхлэгийн дагуу, X тэнхлэгийн дагуу гэдэг хүчнүүдийг авч үзье. За тэгвэл бол Y тэнхлэгийн дагуу N дээшээ байна, mg доошоо сөрөг байна. Тэгэхээр N-ээс хасах нь M1G. За тэгээд Y тэнхлэгийн дагуу хурдтгал байхгүй учраас тэг гэж байна. За X тэнхлэгт юу гэж чүү гэхээр баруун чиглэл эрг, Т үрэлтийн хүч сөрөг болчихно. Тэгэхээр Т1-ээс хасах нь үрэлт тэнцүү M1 А гэсэн хурдтгалтай байна гэж үзнэ. За тэгэхээр эндээс бид нар бол Y тэнхлэгийн хувьд бол бодох юм бол N нь M1G-тэй тэнцүү болчихно гэсэн үг. За масс нэг нь бол өгөгдсөн байгаа. M1 нь 2 кг. За тэгэхээр 2-ыг 10-т үржүүлэх юм бол 20 ньютон болно гэсэн үг. 20 ньютон. За энэ бол юу болох вэ гэхээр 20 ньютон. M1 масстай бид үүслэх гулсхын үрэлтийн хүчийг олох. За үрэлтийн хүч гэдэг маань бол реакцийн хүчийг үржих нь үрэлтийн коэффициент гэдэг. За үрэлтийн коэффициент нь 0.5 байна. Үрэлтийн хүч маань 20 ньютон байна. Ингээ бодох юм бол энэ бол 10 ньютон болно гэсэн үг. За энд бол юу болох вэ гэхээр 10 ньютон. За M1 ба M2 масстай биедийн хурдтгалыг олгож байна. За тэгэхээр би энэ дээр M2 масстай бид дээр тэгчлийг бичих юм доош чиглэлийг Y гэд үзчихье. За тэгэх юм бол M2G-гээс хасах нь T2 тэнцүү M2 А болно гэсэн үг. Нэгсний энүүний хурдтгал бол баруун тишээгээ, энүүний хурдтгал доош байгаа. За гэхдээ векторын хувьд бол ялгаатай. Гэхдээ тоо хэмжээний хувьд бол яг үгээр тэнцүү гарчна. За тэгэхээр шууд би энэ нөгөө тэгчлээ авчие. Үрэлт тэнцүү M1A болно. За энэ системийг бодно гэсэн үг. За ингээд нэмчихнэ. За тэнгууд энд бол эргэвчийн масс тооцохгүй учраас T1 T2 нь бол тоо утгаар бол тэнцүү болчихно. За ингээд нэмэх юм бол юу болох вэ гэхээр T1-үүд маань хураагчин, T1 T2 хураагчин. За тэгэх юм бол M2G-гээс хасах нь үрэлтийн хүч тэнцүү M1 нэмэх нь M2 үржих нь А болно гэсэн үг. За эндээс M2G гэдэг маань бол M2-ийн масс маань бол 3 кг гэж өгөгдсөн байна. За тэгэхээр энэ бол 30 ньютон. 30 ньютоноос хасах нь 10 ньютон болно. За энэ хоёрын масс нийлбэр нь бол 5 кг болчихно. Тэгээ үржих нь А болно гэсэн үг. За эндээс ингээ харах юм бол 30-аас 10-ыг хасах юм бол 20 ньютон тэнцүү 5 кг үржих нь А болно. За эндээс А болох юм бол 20-оо 5 дугаагаад 4 м/сек квадрат гарч. Утасны татах хүчийг олгож байна. За энэ олсон хурдтгалаа бол аль нэгэн рүү орлуулчихна. За энийг авчиад бол аль нэг рүү орлуулна гэсэн үг. Альж тэгштэл рүү орлуулчихна. За ийш нэг орлуулчих. За энд ингээ орлуулчих юм бол юу болох вэ гэхээр M2G маань 30 ньютон хасах нь T2 мэдгүй тэнцүү M2 маань бол 3 кг үржих нь 4 м/сек квадрат. За энэ бол 12 ньютон болно. За тэгэхээр 30 ньютон хасах нь T2 тэнцүү 12 ньютон болно гэсэн үг. Тэгэхээр эндээс T2 маань бол 18 ньютон гэж бодчих. За энэ бол юу болох вэ гэхээр 18 ньютон. За хөдөлгөөн хийснээс хойш 2 секундын хугацаанд M2 масстай биеийн хийх шилжилт гэж. За энэ бол анх бол хурд нь тэг байсан. За тэгэхээр S тэнцүү V0T нэмэх нь AT квадратыг хуваах нь 2 гэдгээр болчихно. За тэгмээд анхны хурд нь тэг учраас энийг байхгүй болчихно. Тэгэхээр хурдтгал нь бол бид нар олцсон 4 гэдээ олцсон. Үржих нь 2 секундын квадрат хуваах нь 2. За ингээд бодох юм бол юу болчих вэ гэхээр энэ хуваагдаад 2 4 8 м болно гэсэн. Хөдөлгөөн хийснээс хойш 8 м явчихна. За энэ бол ингээд юу болох вэ гэхээр 8 м гарчна. Дараагийн зурагт өгөгдсөн хэлхийн дэх хэлхийгээр гүйдлийн хүч 2 ампер, үүсвэрийн хүчтэл нь 6 вольт бол R1 эсрэг үүслэр гүйдлийн хүч
ямар байх вэ гэж. За энэнгүүр тэр чигтээ 2 ампер гүйл гүйж ин ингээд нэг утас байгаа. Гүйл манд бол салгаалахгүй. Тэгэхээр энэнгүүр гүйж авах гүйл маань муу адил 2 ампер байна. Энэнгүүр гүйж авах гүйл маань муу адил 2 ампер байна. Тэгэхээр энд 2 гэж бүглэнэ гэсэн үг. За E1 эсэргүүцэл дээр унах хүчтэй. За унах хүчлэг болохдоо бид нар яаж болдог вэ гэхээр V тэнцүү гүйдлийг эсэргүүцлээр нь үржүүлдэг байна. За тэгэх юм бол гүйдэл нь бол юу болж байгаа гэхээр 2 эсэргүүцэл нь 3 2 ампер үржих нь 3. Ингээ бодох юм бол 6 вольт. За энд бол юу болох вэ гэхээр 6 вольт. R2 эсрүүлэлтээр унах хүчтэй. Тэгэхээр 6-г 2-т үржүүлэхээр 12 вольт болно гэсэн. За ABC-ийн хоорондох потенциалын ялгаач. За энэ дээр Киркхоф ашиглаж чинь. За энд PA-цэг за ингээд үзэх юм бол би баруун чиглэлийг нь эрг Киркхоф төрөөр чиглэл сонгож авдаг байгаа. За тэгэхээр их потенциалаас бага потенциалтай газар руу гэж шалгасан биччинь. За энэ чиглэлээ би ингэж авлаа гэсэн үг. Ингэж авлаа. За энэ хүрээний чиглэлд гүйдэлд авчих юм бол сөрөг болно. За одоо бичиж. За if А-гаас хасах нь А-ыг үржих нь R1. За батарейны чиглэл хүрээний чиглэлд давтаж байгаа учраас нэмэх. За унах хүчтэй нь бол бас гүйдэлд давтаж байгаа учраас сөрөг. Энэ бол өөр эсрэг тэмдэгтэй байдаг. R2 тэнцүү B-ийн потенциал гарна гэж үзнэ. За эндээс B А-гаас B-ийн потенциалыг хассан ялгуур маань нэгсний B-г бол биш гаргаж байна гэсэн тэнцвэрийн тал руу. За тэгэнгүүт R1 нэмэх болно. Нэмэх нь R2 нэмэх болно. Хасах нь явшлан болно гэсэн үг. За энийг бол олцсон бид 6 вольт нэмэх нь 12. Энэ цахилгаан хөдлөх хүч маань 6 вольт. Ингээд бодох юм бол энэ 12 вольт гарч ирнэ гэсэн үг. Ингээд энэ 12 вольт. За ингэж бодох хэрэгтэй. Нэгсний батарей хүрээний чиглэлтэй давтчих юм бол батарей нэмэх гүйдэл маань хүрээний чиглэлтэй давтчих юм бол маань сөрөг болдог. Гэт энийг ашиглаж байгаа шүү. 2-3 аюу байна гэхээр зурагт нэг атомт идеалхийн 1-р төлөвөөс 2-р төлөв рүү шилжсэн PV диаграм дээр үзүүлсэн гэж. За энийгээс 2 руу за дарал тогтнолоор шилжүүлсэн байна. За тэгвэл эзлэгүүний өөрчлөлтийг олоо гэж. За энд 50 литр байна. Энд 30 литр байна. За 1 литр гэдэг маань 10-ын хасах 3 зэрэгт метр куб. Тэгэхээр 50-аас 30-ыг хасах юм бол 20 болно. Тэгэхээр нэг хүч нь 10-ын хасах 3 зэрэгт болно гэсэн үг. Тэгэхээр энд бол бид нар бол 20 гэдэг тоог 2t гэсэн тоог будна гэсэн үг. За эхийн гүйцэтгэх ажил нь за PV-ийн диаграм дээр энэ ашигсан дүрсийн талбай ажил болно. За тэгэх юм бол 100 кПа 100 үржих нь 10-ын 3 зэрэгт паскалыг эзлэгүүний өөрчлөлтөөр үржүүлнэ. Энэ нь 20-ыг үржих нь 10-ын хасах 3 зэрэгт болно гэсэн үг. За тэгэхээр энэ 10-ын хасах 3 зэрэгт энэ 13 зэрэгтээ хураагч нь за энэ метр куб байгаа. Паскалыг метр кубээр үржүүлэхээр жоул болно. За 100-г 200-аар үржүүлэх юм бол 2000 болно. Нэгсний 2000 жоул буюу 2 кJ. 2 кJ гэдэг чинь 10-ын 3 зэрэг жоул болно гэсэн үг. Тэгэх юм бол энэ бол юу болох вэ гэхээр 2 гэдэг тоог будах нэ. За 1-р цэгийн дотоод энерги, 2-р цэгийн дотоод энергийн харьцаа болчихно. За дотоод энерги гэдэг бол 2-ны I μ R T гэдэг. За тэгэх юм бол энд T1 гэвэл U1 за U2 гэх юм бол 2-ны I μ R T2 болно. За энэ хоёрыг хооронд нь харьцуулчихна. За тэгэх юм бол U1-ийг хуваах нь U2 болно. За тэгэх юм бол T1-ийг хуваах нь T2 болно гэсэн үг. За T1 T2 гэдэг чинь бол юу болох вэ гэхээр төлөвийн төслөөр харах юм бол PV-ийн үржүүрчин μRT болдог байгаа. За тэгэх юм бол энэ дээр юу үржиж гээд байна вэ гэхээр P1 V1-ийн харьцааг P2 V2-ийн харьцаанд харьцуулсан харьцаатай бол яах вэ гэхээр тэнцүү байна. За гэтэл даралтууд нь бол P1 P2-ыг бол тэнцүү байна. Тэгэхээр бол шууд эзлэгүүнүүдийн харьцаа гараад ирнэ гэсэн үг. V1-ийн эзлэгүүн бол 30, V2-ыг бол 50 байгаа. Тэгэхээр 5-ны 3 гэдэг тохиолдсон гэсэн. 5-ны 3. Дотоод энергийн өөрчлөлтийг олгож байна. За дотоод энергийн өөрчлөлт маань бол энэ хоёрыг хасна гэсэн үг.
U2-оос хасах нь U1 гэсэн үг. Тэгэнгүүт 2-ны I nu R R дельта T буюу T2-оос хасах нь T1 болно. За энэ нь бол төрлийн төслөөс бичих юм бол 2-ны I P2 V2-оос хасах нь P1 V1 болно гэсэн үг. За тэгээд эндээс бол юу болчих вэ гэхээр P калнаас гаргачих юм бол 2-ны I P өчг нь эсвүний өөрчлөлт. Хасах нь V1. За энэ бол өөрөө юу болчих вэ гэхээр ажил болчих байгаа бидний хувьд. Ажил маань бол юу болчих вэ гэхээр за энийг бол бид нар хэдэн атомд гэлээ чинь зурагт нэг атомд идеал гэж. Тэгэхээр энэ чөлөөний зэрэг нь 3 гэсэн үг. 3. Тэгэхээр 2-ны 3 үрчх нь 2-ыг үрчх нь 10-ын 3 зэрэгт. За тэгэхээр энэ эндээ болох юм 3000 жоол буюу энд бидний болох болохоор 3-ыг өгнө гэсэн үг. За хийн авсан дулааны тоо хэмжээ. Тэгэхээр Q тэнцүү дотоод энергийн өөрчлөлт болон ажил болдог. За энэ дотоод энергийн өөрчлөлт нь 3-ыг үрчх нь 10-ын 3 зэрэгт болсон, ажил нь 2-ыг үрчх нь 10-ын 3 зэрэгт болсон. Ингээд 2 дээр 3-ыг нэмэх юм бол энд бол 5 болно гэсэн үг. За ингээд бид тэр юмд авч хийчихнэ. За энэ бол изобар процесс. За дараа нь усны гадарга дээр А цэгээс Б цэг хүртэл 2 секундын хугацаанд В хурдаар тардаг гэж. Долгионы ямар нэгэн агшиндах хэлбэрийг зурагт дүрслэв гэж. За цэгээс Б цэг рүү цэг хүртэл 2 секундын хугацаанд В хурдаар тардаг долгионы ямар нэгэн агшиндах хэлбэрийг зурагт дүрслэв. Тэгэхээр энэ 12 м 2 секундын хугацаанд явж байна гэсэн үг болж байна. За тэгэхээр энд хэдэн долгион багч юм гэхээр 1 2 3 4 5 6 долгион багчиж. 6 долгион. Тэгэхээр 12 м-ийг би 6 дахь хуваах юм бол 1 долгионы урт гараад ирчих. Энэ ямда. Тэгээ ямда 2 м гаргачих. Далаа цэг болгоч. Далаа цэг гэдэг бол тэнцвэрийн байрнаас хамгийн их хазах хацалт. Тэгэхээр энэ хоёр дөрвөлжингнүүд бол 10 гэж өгсөн байна. Тэгэхээр энэ уртыг нь асууж байгаа. Энэ бол далаац болно. Тэгэхээр далаац бол 20 см болно гэсэн. 10-аас 2 дахийг болох буюу 20 см. А цэгээс Б цэг хүртэл бүтэн долгионы урт багцаа. За энэ дээр бол би 6 гэж хэлсэн тийм. Долгионы давтамж. За давтамж гэдэг бол 1 хуваах нь Т байна. За 1 хуваах нь Т гэдэг маань бол давтамж болж байна. Тэгээд энэ дээр бол 2 секундэд 6 долгион орно гэсэн үг. 2 секундэд 6 долгион. Тэгэхээр бол өөрөөр бол яаж бодох вэ гэхээр бид нар бол энийг юунд хуваach вэ гэхээр Т хуваачна гэсэн үг. Тэгэхээр бол энэ бол 6-г хуваах нь 2 секунд. За ингээд бодох юм бол энэ бол юу болчих вэ гэхээр 3 герцийн давтамжтай. Нэгсний 1 секундэд 3 долгион орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр бол энэ бол юу болчих вэ гэхээр 3 болчихно гэсэн. За долгионы уртыг бол гэж байна. Долгионы уртыг би сая олцсон 12-ыг 6 таваагаад 2 м. За долгион А цэгээс Б цэг рүү тархах хурд гэж. За хурд гэдэг нь бол яамдаг хуваах нь Т байдаг буюу эсвэл яамдаг үрчх нь давтамж байдаг. За долгионы урт нь 2 м. За үрчх нь давтамж нь 3 герц. За ингээд бодох юм бол энэ бол 6 м секунд хурдтай болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол 2 секундэд харагдаж байгаа юм чинь 1 секундэд бол юу болох вэ гэхээр 6 м явна. Дахиад 1 секунд болонгууд 6 м гээд нийлбэр нь бол 12 м болчихно гэсэн үг. За ингэж яах вэ гэхээр долгионыг бодох нэ.